Ардчилсан намын үзэл баримтлалыг сурталчлах үндэсний аян налах дүүрэгт үргэлжлэлээ. Аяны хүрээнд намын удирдлагууд үндэсний бодлогын хорооны гишүүд, налах дүүргийн иргэд гишүүд дэмжигчдэд намын үзэл баримтлалаа танилцуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгч ажилласан юм а. Энэ үеэр үзэл баримтлал үнэ зүйлээ тодтогч шинжилгээ аяныг өрнүүлж яваа намын удирдлагуудад налахчууд талархлын үгээ хэлж ирсэн юм а. Өөрийн товч танилцуулсан дээр баг. Би 90 онд телевизийн агуулганд ажиллаж байгаа тэгээд Ардчилсан холбоонд ороод тэгээд 90 оноос ихэд анхны их хурлаас хойш тэгээд гэр бүлтэйгээ намын гишүүн болсон хүн байна. Намайг Батцэнгийн мандал гэдэг. Энэ намд одоо 60 гартлаа ингээд энэ намын үзэл баримтлаар ингээд амьдаас суралцж явж байгаа юм аа. Тэгээд сүүдрүүгээ манай намын үйл ажиллагаа ер нь гайгүй болж байна, нээлттэй ер нь бодлого нь зөв явагдаж байна гэж би ойлгож байгаа. Энээс түрүүнд ер нь манай намын үйл ажиллагаа их хаагдмал дээгүүрээ хэдэн дарга нар яваад идэх тийм байсан. Одоо ер нь жоохон жигдэж ойлгомжтой ийм яваад их баяртай байгаа. Тэгэхээр залуучууд болон нийт Монголын иргэдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, санал бодлоо илэрхийлэх ийм эрх чөлөөг өгсөн ардчилсан намд баярлалаа бүгдээрээ. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс улирлын чанартай ажилгүйдэл налах дүүргийн тулгымцсан асуудал болж байгааг хэлж байлаа. Ажилгүйдлийг дагаад ядуурл архиталт газар авч байгааг ч онцлсан юм а. Мөн сүүлийн жилүүдэд тус дүүрэгт бүтээн байгуулалтын ямар ч ажил хийгдэггүй болохыг иргэдийн зүгээс хэлж байлаа. Ардчилсан нам засаг барьж явах үед зам барилга, орон сууц гэд олон бүтээн байгуулалт өрнөж налах дүүрэгт шилжин иргэсдийн тоо нэмэгдэж байжээ. Гэтэл сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил зогсон байдалд орсон байна. Мөн уулзалтын үеэр ахмадууд тэтгэврийн зээл, тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг асуудлаар намын удирдлагуудад санал хүсэлтэд уламжилж байсан юм а. Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн зээл олголтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа намын дарга энэ үеэр онцоллоо. За үүний дээр хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлнэ гэдгийг хэлж ирсэн юм а. Мөн тэрээр налах дүүрэг нийслэлтэйгээ ойрхон дэд бүтцээр бүрэн хангагдсан дүүргийн хувьд хөгжих бүрэн боломж байгааг хэлээд хотчлтыг сааруулах замаар дагуул хотыг бий болгох, хөгжүүлэх боломж байгааг онцолж байсан юм а. Нийслэлтийн одоо дэргэд байгаа дагвар одоо дүүрэг гэж ярьдаг. Энэ дүүргүүд эдийн бие даасан байдлыг хангаж чадахгүй байна. Нийгмийн эдийн засгийн төлөвлөлтөө зөв хийж чадахгүй байна. Тийм ээ, хот байгуулалтын асуудал нь маш дутуу явж байна гэдэг маш олон зүйл. Тэгээд Улаанбаатар хотод Хуамын төвлөрөл их байна, нэгтаршил их байна, замын хөдөлгөөн, агаарын бүртгэл. Гэтэл өнөөдөр Хуамын одоо тэр төвлөрлийг сааруулах чиглэлээр одоо энэ хотын дэргэдэх энэ дүүргүүдийн үүрэг бол маш өндөр шүү дээ. Одоо жишээ нь налахт бол одоо юу гэдгийг үйлдвэрлэлийн одоо баазуудыг бий болгох, тэг Хуамыг шилжүүлэн сууршуулах, эсвэл одоо аль нэг ихтэй сургуулиудын кампусыг шилжүүлэх байдаг юм уу? Эсвэл эрүүл мэндийн одоо гол том эмнэлгүүдээ шилжүүлэх байдаг юм уу? Багангаад одоо аж үйлдвэрийн том паркууд байгуулах замаар ажлын байрыг олноор бий болгох гэдэг. Ер нь маш олон асуудлуудыг шийдэх бүрэн боломж бол бий. Дэд үтс бол хангалттай шүү дээ. Налах бол шинэ одоо төмөр замтай, авто замтай, зам харилцаа холбооны бүх шугамшилж байж байна, тийм ээ. Өндөр хүчтэй байна. Энд бол дутуу юм байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө төлөвлөлт нэгдүгээр, хоёрдугаар одоо хөгжлийн бодлого гэж юм ерөөсөө байхгүй учраас өнөөдөр энэ аслагдсан дүүргүүдийн маань хувьд нэг жоохон бодлого алдагдаад хөгжлөн хоцроод байт юм уу даалгач гэж боддتي. Налах ч өөрөө Улаанбаатар хоттойгоо ойрхон. За тэгээд нэг дагуул хот гээд одоо хот болцсон явж байгаа. Тийм учраас бол ажлын байр хамгийн дөрөв чухал. Налах бол одоо хотын статустай мөртлөө өөрөө одоо ажлын байргүй уурхагаар голсон улирлын чанартай. За 100 одоо уурхаан зогсчоор 100 нь бол бүгд ажилгүй болчдөг. Одоо бол яг тэр чигээр уурхайг хаана барина гэсэн асуудал үүж энэ дээр бол хамгийн түрүүнд ихлэ ажлын байранд бий болгож уурхайгийн асуудлыг ярихгүй бол өнөөдөр бол энэ одоо 1000 улсуудын амьдрал амжиргааны асуудал бол бас хүндрэх магадaltaй. Тий. Тэгэхээр энэ тал дээр л ажилгүйд одоо хэцүү байна, эрүүл мэнд хэцүү байна, боловсролын асуудал доголдолтой байна гэдгэн дээр л иргэд нэг санал бодлого голцоо ярьдаг. Яг сүүлийн 3 жил надад замал тавигдсан нэг хүүхдийн цэцэрлэг болсон сая дээр ирнэ дарга хэлдэ яг үнэн байхгүй юу. Тэрнээс өөр ямар залуу хүн байсан байхгүй. Залуу хөгшин гэлтгүй ерөөсөө юм одоо хийчих гэсэн чинь ажлын байр байхгүй. Тэгээд сайхан
хуваагдсан юм тал бүлэг одоо бүлэг найз нөхөд өшөө юу байдгийг ингээд юуса талаараа талцсан нэг ядсан ард түмнээ байна. Хаадаг хүн байна уу мэдгүй. Хоёр хүн дээрээ дав харахгүй өдөө тагдаад нэгэд хардаг шүү баг байхгүй. Нийгмийн даатгалын шинжилгээ гэдэг төлөөд насныхаа эцэстэг тэтгэл тарахтай тэтгэр авч байгаа. Гэвч одоо зээл авсан хүүгээд төлж байгаа. Гэтэл бид тэнд нийгмийн даатгалыг дамжуулж хадгалуулсан мөнгөө л бид авч байгаа болохоос биш. Яахаар би хадгалуулсан мөнгөөс би өөрөө хүү төлөх ёстой юм. Эртний дараагийн альбиг эцэст хийх ёстой гэдэг санал би дэмжиж байна. Тэтгэврийн тухай байж байгаа. Тухайн жилийн инфляцтай уялдуулж тэтгэврийн хэмжээг жил бүр засгийн газар шинжилэн тогтоож байгаа үүрэгтэй. Харамсалтай энэ 3 жил нэг л удаа нээсэн. Тэр чин зэрэг сайдд чийлдэг, ерөнхий сайдд чийлдэг. Та хуулиар биелүүлээч. Наа чи жил бүр юмны үнийн өсөлтөж уялдуулаад энэ тэтгэврийн хэмжээг нэмжих ёстой шүү дээ. Яагаад нэмэхгүй вэ? Мөн уулзалт твээр ардчлалын төлөө зүтгэсэн зүтгэлийг нь үнэлж налах дүүргийн нэргэн халтрын намжлыг Алтан гац одонгоор чүлтмийн нэргүүг хөлбөрийн хүндэт медалаар тус шагнаж урамшуулсан юм а.